Эрт цагт Иерусалимыг сэргэн босгох үеэр нэгэн иш үзүүлэгчийн зүүдэнд Тэнгэрийн ич үзэгдэн "Гүй, энэ залуутай ир" гэж хэлсэн байдаг. Өнөөдөр Адвентист хөдөлгөөний залуу хөвгүүд огтд дэлхийн түүхийн төгсгөлийн үйл явдлын тунхаглах чухал үүрэг ноогдсон байна. Эзэн залуусыг туслагч, гар хөлөө болгож тамилж байна хэмээн хэлсэн байдаг. Энэхүү номоор дамжуулан залуусын оюун санааг Христ рүү, түүний үг рүү чиглүүлж, зөвхөн түүнээс хүч авч байж жинхэнэ Христэд итгэгч болон төлөвшөж чадна гэдгийг өгүүлэх юм. Энэ уриалга олон залуусыг Бурханд өөрсдийгөө зориулах зүрх сэтгэлийг төлөвшүүлэхэд нөлөөлөх нь дамжиггүй үзье. Хэрв залуус маань зөв аргаар сурч бэлтгэгдсэн бол Есүс Христийн цовдлогдож, амилж, дахин ирэх тухай сайн мэдээ богино хугацаанд бүх дэлхийд хүрхэлээ. Энэ номыг уншихдаа залуус иш үзүүлэгчийн сүнсээр бичигдсэн бүх захиасыг судлах хүсэл төрөөсэй гэж хүсэж байна. Эдгээр захиасууд дэлхийд даярах Адвентист залуусын итгэлээ бэхжүүлж, Христийн зан чанарыг төгөлдржүүлэхэд, Адвентист мэдээг энэ үе болон бүх дэлхийд хүргэхийн төлөө шинэ урам хүчийг өгөх болтугай хэмээн хүсэж байна.